тоо бол худлаа хэлдэг. Энэ дээр намайг одоо боловсролын сайдаар томилогдож ирэхэд багш нарын үндсэн цалин чинь 740 мянган төгрөг байсан шүү дээ. 748 мянган төгрөг. За ингээд би ажиллаа өгөхэд бол багш нарын үндсэн цалингууд би сая 488 мянга төгрөг болгож энэ ажлыг өгсөн. Тэгээд боловсролын сайд нь бол харамсалтай нь одоо дундаж цалин буруу зарласан байлээ. 3 сая одоо цалин авдаг болсон юм шиг буруу зарласан байлээ. Тэрнээс уучлах байх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Ер нь бол хүн мэдээж авдаггүй цалингийн зарлахаар хүн чинь бухимд нь үстэй. Манай багш нар бол одоо тэр төрөг бас их хэдэнлэг ийм давхарга учраас бол одоо улсынхаа энэ төсөвтэй уялдуулж одоо нэг өдөр 3.5 сая болох биш. Үе шаттайгаар одоо мэдээж 3.5 сая болох энэ хэлцээр дээрээс авах нь илүү их үр дүнтэй л гэж би харж байгаа шүү дээ. Ер нь бол манай боловсролын салбарт хийсэн энэ шинжилгээг биднээс тогтолцооны шинжилгээ ярихгүй байгаа байхгүй. Ганцхан цалин яриад байгаа. Уг нь одоо оюун эрдэнэ засгийн газрын хийсэн ажил бол одоо бид нар боловсролын багц хуулийг батлаад боловсролын багц хуулиар бид нар одоо хувьсах зардлын тогтолцоо буюу сайн багш өндөр цалин авдаг энэ тогтолцоо руу шилжсэн. Ер нь багш нарын ганцхан багшийг тойрсон асуудал бол ганцхан цалингийн асуудал биш байхгүй. Өнөөдөр багш бэлдэж байгаа тогтолцоогоо бид нар харах хэрэгтэй. Ямар хүүхдийг ямар одоо хөтөлбөрөөр багшуулах вэ? Төгсөөд ирсэн залуу багшийг ажлын байран дээр бид нар яаж тасралтгүйгээр одоо тэр хөгжлийн дэмжих вэ? Багшийн хөгжлийн асуудлуудыг яаж дэмжих вэ? За тэгээ хамгийн гол нь багшийн цалин нэвгийн баталгаа. Багшийн цалинтай хамт нэвгийн баталгааг бид нар ярих хэрэгтэй. Яг бол судалгаагаар одоо нийт залуу багш нарын чинь бараг үндсэндээ ажилд орж байгаа багш нарын чинь бараг үндсэндээ 30-40% нь 5-8 жилийн дотор ажилласаа гарч ийн гэж байна шүү дээ. Энэ бол мэдээж цалин урамшууллын асуудал, энэ бол мэдээж нэвгийн баталгааны асуудал. Тийм учраас бол залуу багш нарыг дэмжсэн ганцхан цалингаас гадна одоо орон сууцны урьдчилгаа гэдэг юм уу те, ипотекийн зээлийн дэмжлэг гэх мэтлэнгээр ингээд энэ тогтолцооны асуудал ярихгүй ганцхан нэг юм гал унтрах маягаар эсвэл одоо гөлөг төөрүүлэх маягаар энэ артлыг ерөөсөө гарахгүй. Тийм учраас Монгол улс одоо цаашдаа одоо гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг энэ тогтолцоотой болё. Төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа, тийм ээ. Хөдөөгийн сургууль, хотын сургуулийн ялгааг арилгах хамгийн том шийдэл бол энэ боловсролын салбарын 6 том шинжилгээг би зарласан. Энэ бол хөтөлбөрийн шинжилэл, тийм ээ. Энэ бол багшийн хөгжлийн шинжилэл. За энэ бол санхүүжилтийн шинжилэл, тийм ээ. Энэ бол үнэлгээний шинжилэл. Энэ бол сургуулийн менежментийн шинжилэл, энэ бол цахим шинжилэл гэсэн 6 шинжилэлийг зарласан. Харамсалтай нь энэ 6 шинжилэл одоо өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд явж чадсангүй бүтцээрээ. Хэрэг тогтолцоогоор явж чадсан бол энэ 6 одоо шинжил тогтолцоогоор явж чадсан бол өнөөдөр багш нар маань ингээд гудамжинд ажил хаяад ингээд сууж явахгүй байх байсан болов уу гэж би төсөөлж байна.